засгийн газарт хамтран ажиллаж байгаа 3 намын мөрөө хөтөлбөрт төрийг одоо цомхон, ур чадвартай, бүтээмжтэй ийм болгоно гэдэг зорилтыг бүгд дэвшүүлсэн. За дээрэс нь намрын чуулганаар төсвийн хуулийг баталж байхад улсын хурлын тогтоолоор энэ хуульд байхгүй зөвлөлөөрөө комисс төвийг бол татан болгох ажлыг эхлүүлэх. За дээрэс нь энэ яаралтай төрийн эмчит компанийг дагсан энэ одоо хууль эрх зүйн орчныг сайжруулна гэж үзэж байгаа. Одоо ан төмөр сайд, дуржгаан сайд байт юм уу. За эргээд бас жавхлан сайдын мэдээллүүд харсан. Тэгээд бас тодорхой томилгоонууд явж байгаа гэдгийг хэлж илээ. Тэгэхдээ эргээд энэ төрийн эмчит компани бүтээмжийг нэмэгдүүлэхийн тулд бүтээмжийн менежер томилж байгаа гэж боловч бүтээмжтэй ажил, ашигтай ажил гэж тэр гүйцэтгэх захирлыг томилж байгаа. Тэр гүйцэтгэх захиралд хяналт тавьж тузын гишүүдийг томилж байгаа байхгүй. Хажуугаар нь хяналтын болоод бүтээмжийн менежерийг засгийн газар тавьж байгаа гэдэг бол үнэхээр одоо инээдэмтэй хариулт. Өөрөөр хэлэх юм бол засгийн газар хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгчийн хувьд энэ тузын гишүүдийг томилоод хяналтаа тавь, гүйцэтгэх захиралтай хяналтаа тавь. Энэ компанийг ашигтай ажилуулах бизнес төлөвийг батал гэж явуулж байгаа болохоос биш юу ч хийдгүү тузын гишүүд байгаа мэтэр ингэж одоо ойлгогдож байна. Эсвэл тузын гишүүдийг одоо бүгдийг чөлөөлөх ёстой. Би ийм л одоо байр суурьтай байгаа. Тэгэхээр ер нь сайд нарын хэлж байгаа энэ асуудал бол тийм олон нийтийг одоо үл хүндэтгсэн хууль эрх зүйн компани засаглалын аач байхгүй хүмүүс л юм ярьж байна гэж би ойлгож байгаа. Тэгээ сүүлдээ энэ олон нийтийн мэдээллийн хэрэгслэр бас гэр бүлийн 2 хүн ч гэсэн одоо томилогдсон хүн намаас байж байгаа жишээтэй. Энэ одоо бас арай хэтэрж байна л гэдэг зүйлийг би бас одоо хөвдөө одоо хараад байгаа.